газар аргагүй болсон. Ингээ харж ивэл ингээд бид гурав том өрөөнд газар унтж байна. Тэгээ учир нь гэвэл гоо нэг ороод гарцсан байхгүй юу? Гоод одоо ингээд орон ер нь бол жижигдээд аюух ингээ өнхөрч найсаж ингээ хөрвөөж унтах гаддаг болцсон. Тэгэнгүүт орон тулаад өргөнөөрөө жоохон жижигдээд тэгээд гоогийн орыг зарцсан. Тэгэнгүүтээ зөрүүлээд гоод том ор аваад өгсөн. Тэгээ том ор нь болохоор өчтөр ирсэн байхгүй юу? Тэгэнгүүт нэг орой өчтөр ингээд газраар гоотаа хамт бит гурав унтаад бит хоёрын орон дээр ингээ гоотаа унтахаар гуруулаа бас ингээ багтахгүй. Тийм учраас бит гурав том өрөөнд ингээ газраар ийм том ордосаад тэгээд унтсан тийм ээ миний охин. Манай гэрийг хартаа бүр ийм амар заван болсон. Ингээ 2 хоног энэ чинь ингээд газар унтсан байхгүй тодоогоо битггүй. Тэнгүүд ингээд бүр хамаг юм газраар гоо бүр ингээд хувцсанараа нөгөө газар тавиад гоогийн хувцсанаар тэнд газар бүр ингээ гоо хоол моол юм хумаа идэж угаад үнэн газраар амьдралтай 2 хоног өнгөрлөө. За тэгээд өнөөдөр асын нөгөө нэг юугаа гацуур модоо хураана. Энийг ингээд нөгөө ажлын өдрөөр нэг тэгж хураах цаа байхгүй. Энийг зүр амралтын өдөр бас хураана гэж бодсон байсан. Би тэгээд гоогийн орыг нөгөө энд ингээд засъя гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь яг ингээд одоо ингээд харахаараа 100% ингээд санаанд маань ерөөсөө нийцэхгүй байна л та. Тэгэхээр би жоохон өрөөнийхөө байршлыг дахиад жоохон өөрчлөе гэж бодож байна. Өөрчлөснийхөө дараа өгсөрдөм билүү гэж бодож байна. Гоогийн орон дотор ороод ирсэн сууж байна. Бид тэгээд өөрөө жоохон бахтай ийм бьют олох хүсдэгсэн байхгүй ийм ортой. Тэгээд нөгөө нэг ийм бодинг ийм том дээр яддаг штэ ийм бүр ийм дөрвөлчин ийм том дээр. Тийм том дээр ингэж нөгөө ингэж хоёр талд нь босгож байгаа. Дээр нь нөгөө зүгээр гэрийнхаа үнчилсрээ давмаа ингэж тавиад доор нь орж мордгсэн байхгүй юу? Тэгээд энэ болохоор гоод одоо энэ дээр нь ингээд дэвсэх доотлого матрасан дээр нь ингээд хамт давхалж дэвсэх юм захиалсан. Тэгээд хамт задлцгаая. Бурхан зузаан юм байна. Би бас харж байгаа. Нэлийн гайгүй зузаан.
있어요? 짜란. Тэгээд энэнийх нь болохоор артлан ийм гулгуултгүй доотлын ийм гулгуултгүй юм үнэтэй. Гоё оронд нь бас томдчихсан юм. Энэ нэг сайз нь болохоор нэг хүний орны сайз гэдэг шүү дээ тий. Яг тийм юм сайз байхгүй юу? Сингл орны. Энэ шиг хэмжээтэй ерөөс олдохгүйсэн байхгүй юу? Дандаа юм сингл хамгийн жижиг сингл орны юм шүү дээ. Эсвэл бүр нэг гоё өмнөх хурцсан жижиг орны юм шүү дээ. нөө хаврах цонж идмээр санагтаад тэгээ гинт ээжээр заалгаж жагаад юм жимби гэдэг хоол хийлээ анх удаа. Тэгээд ийм мантуугаа ингээд тэр шүлэндөө дүүрээ тэгээд ийм ногоо хавраг ингээд ялц чаналаа. Let's leave this place. We're never coming back, so girl, let's ride for the night, for the night. Ride all night for the night, for the night, for the night. Ороо маань нэг иймэрхүү болсон. Ороо ийш нь ингэ шахажгаад тэгээд гоогийн ор нөгөө нэг хэмжээ нь өмнөх орноос ингээ хамаагүй том болохоор ороо ийшээ ингэ шахахаас өөр аргагүй болсон. Тэгээд ороо ийшээ ингээд шахахын тулд тэр нөгөө шургуулгаа энд ингэж тавиад тэгэнгүүтээ гоогийн орыг энд ингэж тавиад энэ болохоор нөгөө нэг хичээлийн өрөөнд байсан тавиураа энд ингээд гэрэл тэгээд нөгөө проектороо тавьсан байгаа. Энд ингээд нууртаараа байсан шургуулгаа энд ингээд тавьсан. Тэгээд эннийхэн доор болохоор арай өндөр шургуулгаа ингэж тавиад гоогийн тавиурыг ингээд тавьсан байгаа. Гоогийн шинэ ортоо танилцвал нэг иймэрхүү энэ дээр болохоор ийм тортой энэ нас ингээд уршаа ингээд хаачиж бас болно. Тэгэхээр хавар ингээд нөө цонхоо онгойлгочоор бас шумууланд хадгалахгүй гэж бодсон юм. Тэгээс айгүй хөөрхөн үзэмжин айгүй хөөрхөн гүнжийн ор шиг айгүй хөөрхөн харагдаад. За тэгэнгүүтээ доошоо болохоор ийм хаалттай байгаа. Дөрвөн тал нь ийм хаалттай. Энэ хаалт нь болохоор эндээс ингээд цахилгаанаар ингээд холбогддог. Тэгээд давхар ингээд ийм бүчтэй энэнгээр ингээд зангидаад ингээд холбогдчихдог. Энийг ингээд тайлангуут ингээд энэ хаалт нь ингээд доошоогоо буучж асуулдаг. Тэгээ буучхан бол бас арай илүү ингээд талбаа нь томорно гэсэн үг л дээ. Тэгээ одоохондоо бол яг гоо бүр амар ингээд нөө явж унтаад байгаа болохоор зэрэг энийг ингээд босгочоод байгаа. Тэгээ гоод нөө өмнөх орн өргөнөөрөө ингээд нөө багтаад манайх амар ингээд хөрвөөж өнхөрж унтаад тэгээ өнхрөнгөт нөгөө орон тулахаар ингээд шүн унтчихтаа уурлаад гэсэн байхгүй юу. Тэгэхээр нь ингээд ийм өргөн ор аваад өгсөн байгаа. Тэгээ бас дээрс нь нөгөө одоо яг мөлхцөнд юм төвшиж босоод байгаа болохоор энэ орн зүгээр аюулгүй санагтаа тэгээ энэ орыг авсан. Тэгээ хаалт нь ингээ аюу хөөрхөн гадна тал нь юм цэцгэн хатгамалтай. Энэ нь яг нөгөө гоогийн нөгөө нэг тэрэгнийх нь нөгөө зөөлөвчнийх нь цэцгэн хатгамал нас юм баггүй юу. Тэгээ надад аюу хөөрхөн харагдаад энэ цэцгэн хатгамалтайг нь сонгосон байгаа. За тэгээ дотор тал нь бол яг юм зүгээр цулгуу. За тэгээ доороо болохоор ийм матрас одоо юм зөөлөвчтэй. Энэ нас нэлээд зузаан баруун 6-7 см-ийн зузаан байлуу. Тэгээ дээрээс нь болохоор би ийм гудас захиалсан. Энэ нь болохоор айгүй бас ийм зузаан.
Тэгээд энэ хүнжлийг бол та нар мэдчихэж байгаа ах, нөгөө цэцэрлэгтний явахт нь би дэртэй нь гуцтай нь хосоор нь авч ирсэн шүү дээ. Тэгээд одоо дулаарч байгаа болохоор хуучин орных нь жижиг хүнжлийн жижиг дэртэй нь цэцэрлэг рүү нь явуулаад тэгээд орноос томорсон болохоор ингээ хүнжлийн цэцэрлэгээс нь аваад ирсэн. Тэгээд дэрийн нас ингээ аваад ирсэн. Гуцын нь болохоор цэцэрлэгт нь үлдээсэн. Олола. 다른 말은 학생 어때요, 오늘? За одоо бит 3 гадаа нартай байгаа дээр жоохон салхины гарчаад ирээ гэж бодоод тэгээ гоод одоо хоёр тийм хувцас амсж байгаа. Би тэгээ талт нүрэндээ нарны тосоо түрхээ тэгээд гарлаа. Go! 이제 гурав гэртээ ороод ирсэн. Тэгээд гоодоо унтах гэж байна. Энэ орных нь надад амар таалагдчихж байгаа нэг юм. Орных нь хэмжээ нь амар том. Тэгээ хэмжээ нь том болохоор ингээд gooтой хамт ингээд гоо хүүлэнгээ хамт ингээд хөвтчих болно. Тэгээ гоог ингээд орон дээр нь хөхүүлээд хамт ингэж хөвтж агаад гоог унтангуут нь би орноос нь босоод өөрх орлоо явчих байгаа. Өчтөр тэгж унтсан. Тийм болохоор надад амар таалагдчихж байгаа. Сая нөгөө хоолой идчихээ. Тэгээд одоо яг чихнээсээ унтах чинь саяжангаа энэгээр тоглоо. Бага чигээд хоолндоо идээд. Тэгээд одоо гог унтуулах гээд аваад ирлээ. Тэ чи одоо унтаа. Бити хөгжөөдөө. Одоо унтаа миний охин. Амралтын 2 өдөр чи юус товчондоо ингээд дуусчих байна. Унтлаа уцаараа орондоо ингээ the models нэвтрүүлээ. Финалийн дугаарыг үзэж байгаа. Тэгээд унтлаа Өдөрөө сайхан амраарай. Өнөөдрийнхөө онцлогоор хамт байсан. Баярлалаа. Баяртай.